Би дочрлыг дэмжиж байна. Ардын ном ямар ч байсан уршаа хараад явах ёстой. Гэхдээ бол энэ бол муу муугаа бас ингэж эвлэрнэ гэсэн үг бол таараа биш байх гэж бодож байна. Өнөөдөр бидэнд алдаа оноо бүх юм байгаа. Олдоогоо оноогоо ололт болгож ард түмний амьдралд энэ байгалийн баялаг өөрөө өгөөж хүртэх ёстой. Баялагын нэг шууралтыг хийх ёстой. Баялагын санг бодиттой болох ёстой. Энэ бүгдийг хийж чадах байх гэж харж байгаа. Бусад өнгөрсөнд байгаа энэ алдаа оноог бас дахиад хариуцлага ярих ёстой. Энэ хүмүүс ингэж үлдээх ёсгүй гэж би бас харж байна. Намын дотоод хаалдаа өнөөдрийн худлыг гэхэд эцэслэгдэнэ гэж та найдаж байна уу? Энэ бол нам Монгол Ардын нам хагарсан юм юусаа байгаа. Ер нь бол болохгүй хүмүүс их намын удирдлагад гарах гэсний төлөө бүлэг дотор л улсын хурлдах бүлэг дотор л хагарал авралын асуудал явагдсан учраас намын жирийн олон түмэн тэр Говьлтай аймгийн Алтай сум эсвэл Говьлтай аймаг ч гэдэг юм уу эсвэл Баян Онгор аймаг ч гэдэг юм уу тийм эсвэл одоо юу Гэнтийн аймаг ч гэдэг юм уу доод өвшөндөө бол хагарал ямар ч явагдаж байна. Энэ ардын ном сонгуул амлсан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн төлөө дээр дарга бүгд зүтгэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай бүхэл жирийн олон намын олон гишүүд бол амнигтай байгаа л гэж би харж байна.